Харин үзэгчдээ тодруулга бууланд Орхон аймгийн нийгмийн ардчил Монголын залуучуудын холбооны тэргүүн Дашааравдан хүрэлцээрээд байна. Тэгэхээр жил бүр шинэ оны босгон дээр одоо зис сарнай шилдгийн шилдэг залуу шалгаруулах наадам болдог тийм. Тэгэхээр энэ жилийн хувьд одоо зис сарнай маань одоо бас нэгэн онцлогтойгоор зохион байгуулах гэж байна. Тэгэхээр энэ талаар мэдээллийг одоо үзэгч та бүхэнд хүргэх болно. За жил болгон манай нийгмийн ардчил Монголын залуучуудын холбооноос уламжлал болгоод зис сарнай оны шилдэг тодруулах ажлын арга хэмжээг зохион байгуулдаг байсан. За энэ жил бас манай байгууллагаас энэхүү арга хэмжээгээ зохион байгуулнаа. Гэхдээ бас арга хэмжээнийхээ утга ач холбогдлыг бас арай жоохон өргөсгөөд шинэ хэлбэрээр зохион байгуулж байгаа. За энэ жил бол манайх ерөнхийдөө 12 сарын 25-наас эх оны 1-р сарын 5-ны хооронд одоо нийгмийн ардчлалын төлөөх зис сарнай аян болгож одоо бас өргөтгсөн хэлбэрээр зохион байгуулж байгаа. Тэгэхээр нийгмийн ардчлалын төлөөх зис сарнай аянд маань одоо яг ямар үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм. За бас одоогийн байдлаар бас ерөөхдөө эхэлсэн явж байгаа шүү дээ үйл ажиллагаа. За манай үйл ажиллагаа бол одоо 12 сарын 15-наас эхэллээ. За одоо гол утга санаа нь бас юу вэ гэхээр бид хүн тэргүүлэгчдэрээ хуралдаа зис сарнай наамд энэ жил бас зохион байгуулъя. Шинэ дарга бас бүтэц бүрэлдэхүүнтэй болсон ингээд төсөв төлөвлөгөө хийж үзлээ. За үндсэндээ одоо сарнай наадмыг зохион байгуулад эслийн арга хэмжээ зохион байгуулах юм бол 100 хүний хүрээнд зохион байгуулахад 15 сая төгрөгийн зардал гаргахаар төсөв тооцоо гарсан. За тэгээ та хүн мэдж байгаа. Энэ жил одоо Монгол улсын санхүү эдийн засгийн байдал дээрэс нь одоо манай иргэдийн маань амжиргааны төвшин, залуучдын маань орлогын төвшин бол эрс буурсан ийм бодит нөхцөл байдалтай байгаад байгаа. Тэгэхээр одоо залуучууд бид хүн нэгэн үдшийг одоо бас баярлж цэнгэж наргиж бас хөгжилтөж өнгөрөөхийн тулд одоо 15-аас 20 сая төгрөгийг одоо зарлахдах нь хэд өрлөгөн байна гэж одоо манай хамт олон үзсэн. За тэгээд одоо энэ төсөвтөө одоо хүрэхгүй ч гэсэн ямар ч гэсэн 10 орчим сая төгрөгөнд багтаагаад зис сарнай нийгмийн ардчлалын төлөөх зис сарнай аяна зохион байгуулахаар төлөвлөлөө. За тэгээд эхний маань ажил одоо 12 сарын 15-наас 25-ны хооронд одоо бас болоод өндөрлөө. За энэ арга хэмжээний маань нэр сэтгэлээс дэлбэлсэн зис сарнай гэдэг ерхий боловсролын сургуулийн сурагчид маань одоо бас ангингаараа Эрдэнэт хот Монгол улсын хөгжлийн төлөөх одоо бас санаачлага болсон гар зураг эсэнүүдэд одоо бид хүнд одоо өглөө. За 350 орчим гар зураг эсэ зохион бичлэгийн тус үртэй юм материалууд хүрэлцэн ирсэн байгаа. За эдгээр материалууд маань бол одоо тэмцээн уралдаан биш. Зүгээр одоо ямар ч байсан хүүхдүүд өөрсдийнхөө өмнөөс одоо санаачлаг гаргаж байгаа, хөгжлийн төлөө санаачлаг гаргаж байгаа ийм хэлбэр байгаа. За гол одоо ажил маань юу гэхээр нэг сэтгэл мянган билег гээд зорилттой төслийг одоо бид хүн бас энэ шинжилгээ үед эхлүүлэхээр боллоо. За манай нийгмийн ардчил залуучдын холбооны зис сарнай хүндэтгэлийн арга хэмжээ хийвэл одоо бас нэг арга хэмжээ нэг хүний такс 70 орчим мянган төгрөг байхаар одоо бас төсөв төлөвлөгөө гарсан. За тэгээ юуны өмнө одоо манай Орхон аймгийн Монгол Ардын намын хорооны дарга тэргүүлэгчид дэмжлээ. Дээрээс нь одоо манай бас залуучууд манай өөрсдийнхөө 70 мянган төгрөгийн таксыг цуглуулад 5 орчим сая төгрөгөөр одоо бид хүн мянган билег болоо. За тэгээд нэг сэтгэл гэдэг маань одоо монголчууд нэг сэтгэлтэй, нэг зорилготой бас нэг зүрхтэй байгаасаа гэдэг билэгдээд хамгийн гол нь бас хүүхд баярлуулах нь маш том аз жаргал юм аа. Тэгээд бидний бас анхны ажил шинэ бас бүтэц бүрэлдэхүүний учраас энэ ажлаа сайхан хүүхд баярлуулъя гэж дод нэг сэтгэл мянган билег гээд энэ аяныг зохион байгуулж байна. Ямар ч бас Орхон аймгийн хэмжээнд мянган хүүхдийг одоо бас баярлуулахаар зорж ажиллаж байна. За дараагийн маань энэ нийгмийн ардчлалын төлөөх зис сарнай аяны ажил бол юу гэхээр 12 сарын 29-ний өдөр тусгаар тогтнол ногоо модны баяр гэж баярын парадыг бид хүн зохион байгуулахаар бэлдэж байна. За баярын парад одоо 29-ний 15 цагаас худалдан хөгжлийн банк буюу одоо гентрэгцийн арын автомашины зогсоолоос хөдлөөд одоо амрын талбай хүртэл одоо бас парад жагсана. За парадын үеэр одоо бас хөгжилтэй бас багт наадмын шин чанартай баярын парад болно л доо. За яагаад заавал тусгаар тогтнол ногоо модны баяр гэж нэрлсэн бэ гэхээр ийм утга учиртай байна. Өдөртөө 1911 оны 12 сарын 29-нд Богдхаант Монгол улсыг одоо бас зарлан тунхаглаж ирсэн юм байна. За Богдхаант Монгол улсыг зарлан тунхагласны дараа Оросын хааны гэрүүл Хатан хааны зүгээс одоо Монголд гацуур буюу ногоо модыг бэлгэлж ирсэн. За тэр ногоо мод гацуур бэлгэлснээс хойш монголчууд шинжлэлийн баярыг одоо бас
тэмдэглэж эхэлсэн үг төгтэй байна. Тэгэхээр бид бүхний одоо бас тавьж байгаа нэг зүйл маань юу гэхээр Монгол Ардын намын үнэт зүйл бол ерөөсөө л Монгол улсын тусгаар тогтнол. За тэгээд тусгаар тогтнолын үйл хэргийг бас залуучуудынхаа дунд сурчлаа. Шинжлэлийн баярыг одоо бас тийм ээ хэд бид бүхэн баруунжиж Merry Christmas, Зул сарын баяр гэж одоо бас тэмдэглэхээс илүү Монгол улсынхаа тусгаар тогтнол эрхчлөөний хөдөлгөөнтэй бас уйж тэмдэглэхээр ингэж бас шийдээд баярын парадаа тусгаар тогтнолд ногоон модны парад гэж нэрлсэн байна. Тэрээс шинэ жилийн баяр төгөхлөөр бас энэ тусгаар тогтнол эрхчлөөний өдөр манаас яг хуу тэр шинэ жилийн сүрэнд бага зэрэг дарагдах тал байгаа гэдэг. Тэгэхээр яг энэхүү үйл ажиллагааг одоо бас ямар байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна? За энэ тусгаар тогтнол ногоон модны баярын парадыг бол одоо мэдээж манайх бол одоо Монгол Ардын намын ороонд дэрэгдэх нийгмийн ачлал Монголын залуучуудын холбоо. Тийм учраас манай бас намын байгууллага удирдлагууд бас дэмжиж байгаа. За бас нэг хамтрагч байгууллага байдаг. Энэ бол юу гэхээр Монголын эмэгтэйчүүдийн Бриллиант клуб гэж. Бриллиант Women Club гэж нэг байгууллага байдаг. За Орхон аймгийн салбарын тэргүүнээр нь Бямбсүрэн гэж эмэгтэй бас ажилдаг. За тэгээд Бриллиант эмэгтэйчүүдийн клубтэйгээ бас хамтран зохион байгуулж байгаа. Яагаад заавал эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтарч зохион байгуулж байна вэ гэхээр шинжлэлийн баяр тэр гацуур ногоон мод одоо Монголд орж ирсэн түүх нь өөрөө эмэгтэй хүнтэй холбоотой. Оросын ёс тооён хатаа хантаа холбоотой учраас бэлгшээж бид хүн бас эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтарч байгаа. За баярын парадын үеэр бид хүн бас 27 28-ны өдрүүдэд бас баг үр дээрх салбар зөвлөлүүдээр дамжуулаад ийм тасалбар тараана. За хүүхдүүдэд за тэгээд Худалдаа хөгжлийн банкны арын бас парад эхлэх цэг дээр минь очоод хүүхдүүд маа тасалбараа бас бүртгүүлж за дээр нь тэмдэглэгээ хийх хэрэгтэй байгаа. За тэгээд парад яваад парадын төгсгөлд одоо бас манай төв талбай хамрын талбай дээр байгаа гацуурны өмнө өвлийн үгэн ам маань бас параданд оролцсон хүүхдүүдтэй тасалбарын дагуу бас бэлгийг нь гардуулнаа. Тэгэхээр нэг сэтгэл мянган бэлэг энд одоо сонгогдож байгаа мянган хүүхдийг одоо ямар байдлаар сонгож оруулах хэрэгтэй вэ? За бид хүн одоо тодорхой бол шалгуур тавиагүй. Тодорхой шалгуур тавиагүй гэдэг маань юу вэ гэхээр хүүхэд бол хүүхэд. За хүүхдийг одоо бас баян юм уу, ядуу юм уу те ямар нэгэн байдлаар бас одоо ингэж ялгуулж болохгүй гэдэг үндэс манай нийгмийн арчил Монголын залуучуудын холбоо Орхон аймгийн бүх одоо бас салбар нэгжүүдэд багууд дээр одоо салбар зөвлөлийн маань одоо бас дарга тэргүүлэгчид өөрсдөө бас судалгаа гаргаж ерөнхийдөө бол Орхон аймгийн статистикийн газраас мэдээлэл аваад тэгээд залуучууд өөрсдөө бас хүүхдүүдэд сонгож байгаа. Өсөлт тавьж байгаа. Өнөөрөө одоо бас жаргалан цомын шинэ жил дээр бид хүн бас ямар ч 60 бэлэг эхнийхээ бэлгийг гардуулнаа. Тэгэхээр зис сарнаа одоо шилдгийг шалгаруулах ёслол маань бас үлдэж байна. Тэгэхээр энэхүү үйл ажиллагаа бас ямар байдалтайгаар төлөвлөгөөтэйгээр. За өнөөдөр манай дээр одоо ямар ч хэсэг нэг 70 орчим залуучуудын материал одоо зис сарнаад өрсөлдсөн байна. 5 номинацоор нэр дэвшилт маань явагдаж байна. Хэвлэл мэдээллийн салбарын тэргүүн шилдэг залуу. За үйлдвэрлэл бизнес үйлчилгээний чиглэлийн салбарын шилдэг залуу. За боловсрол шинжилгээ ухааны салбарын шилдэг залуу, нийгэм улс төрийн салбарын шилдэг залуу, за төр захиргааны байгууллагын шилдэг залуу гэсэн 5 номинацаар. За өнөөдрийн байдлаар тэргүүлэгчдийн хурлаас одоо ямар ч байсан 6 номинац болгон дээр 6 нэр дэвшигч нийтээ 30 залуугийн материал одоо бас үлдлээ. За Эрдэнэ Тимпо CGM гэж Орхон аймгийн хамгийн том сайт байдаг. Бас номын телевизэн дэрэгдэх. За тэр сайтаар бас өнөө оройноос эхлээд манай онлайн санал асуулга маань яваад 29-ны орой ихэ санал асуулга дуусаад 30-ны өдөр 12 цагаас номын телевизийн бас одоо төв эфирт төв байран дээр ёслолын үйл ажиллагаа маань явагдах юм. За гол утга санаа маань одоо энэ телевизийн байран дээр бид өхөн зүгээр баярын хурал хийгээл залуучуудаа бас баяр хүргэж бас шууд нэвтрүүлэг бэлдэж шагналаа гардуулах байгаа. За ямар нэгэн өөр шоу бас баярын цэнгүүний үйл ажиллагаа бас байхгүй. За төгсгөлийн арга хэмжээ бол сая ихэнд ярианыхэнд дурдсан ерхий боловсролын сургуулийн сурагчдаас ийм хөгжлийн төлөөх санаачлага сэтгэлээс дэлбэлсэн зис сарна гэдэг ийм гар зураг эсэ санаачлагуудыг авч байна. За ирэх 1-р сарын 5-ны өдөр бол одоо 15 оны хамгийн анхны ажлын өдөр байна. Энэ ажлын өдрөөрөө Орхон аймгаас сонгогдсон их хурлын гишүүд за мөн Орхон аймагт үйл ажиллагааны явуулдаг улс төрийн намын удирдлагууд за хүн дээрээс нь аймгийн засаг дарга, иргэдийн хурлын дарга, за үйлдвэрийн
бас ерөнхий захиралт, Эрдэнэ төлөвлөрийн ерөнхий захиралт хүүхдүүдээс гарсан санаачлагыг бид бүхэн бас одоо ажил хэрэгтэй үлгэр дуурайл санаа болгож бас аваасаа гэдэг үднээс тэр сайн саналаа сарнаатай барья гэд анхны өдөр бас тэр саналуудаа сарнаатай хамтудаа бас удирдлагуудаа өгч одоо тэгээд ажилд нь бас амжилт үсгээр товлж байна. Тэгэхээр тодруулга булан маань маш богино хугацаанд үзэгч та бүхэнд хүрдэг. Тэгэхээр одоо дөнгөж сая бит хоёрын ярианд дурддагдаагүй зам үзэгчүүдэд хэлчих тийм санаа үлдсэн байгаа болоос хэлэх зүйтэй болов. За тэгээд одоо манай нийгмийн арчил Монголын залуучуудын холбооноос энэ аяныг нийгмийн арчлалын төлөөх сарнаа аяныг одоо бид бүхэн явуулахдаа хоёр л зүйлийг хэрхэн болгосон юм. Нэгдүгээрт одоо залуучууд бид бүхэн өөрсдөө бас төр засгийн зүгээс тийм ээ ажлын байр хүсдэг. Маш олон асуудал гаргаж тавьдаг. Одоо хамгийн гол нь залуучууд бол ийм асуудал үйлдвэрлэдэг биш тийм ээ. Өөрөөсөө өмнө тулгамдсан асуудлыг бас тийм шийдвэрлэдэг. Зөв санаачлаг гаргадаг байгаасаа гэж бас хүсэж байна. За тэгээ улс их орны маань бас нийгмийн эдийн засгийн байдал хүнд байгаа учраас бид бүхэн тодорхой хэмжээгээр зардлаа таньж зөв одоо бас хэрэгцээтэй зүйлсийг нь сэдэж хийх нь чухал юм болов. За хоёрдугаарт одоо бас энэ талцлыг бас үгүй хийх нь зүйтэй тийм ээ. Улс төрийн намаараа одоо гэдэг юм үжил бодлоор байдаг юм энэ талцлыг бас үгүй хийх нь зүйтэй. Тийм учраас хүүхэд залуучуудаас гарч байгаа санаачлагыг бүх төвчнийх нь удирдлагуудад хүргэе. Хамгийн гол уриалж байгаа зүйл нь юу гэхээр залуучуудаа асуудал үйлдвэрлэдэг биш. За өөрөөсөө өмнө тулгамдсан асуудлыг шийддэг одоо зөв Монгол залуу байя л гэж уриалж байна да. За баярлалаа. Тэгэхээр тодруулга буланд Орхон аймгийн нийгмийн арчил Монголын залуучуудын холбооны тэргүүн Ташаравдан хүрэлцэн ирж оролцлоо. Тэгэхээр та бүхний ажилд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа үзэгчдээ оргил цаг мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна.